За бие даасан хот болж хөгжиж цааш нь эдийн засаг нийгмийн асуудлуудаа шийдвэрлэх, ажлын байрыг бий болгох, за амжиргааг дээшлүүлэх, хотын бие даасан чадварыг бий болгох хүрээнд хийж байгаа томоохон төслөтлүүдийн нэг бол ялцчгүй Багнуурын урхайг төсгөлж хийж хэрэгжүүлэх саяны одоо хөх нүүрс гэж нэрлэж байгаа буюу хагас коксч нүүрсний үйлдвэрийг барьж байгуулах. Гэхдээ энэ одоо зөвхөн хагас коксч нүүрс биш ээ гэдгийг сая мэргэжлийн хүмүүс бас тайлбарлаа. Энэ хагас коксчийг үйлдвэрийг байгуулснаар бид илүү өндөр илчлэгтэй чанартай төлшийг гаргаж авах болно. Нэгдүгээр бүтэж. Хоёрдугаар энэ үйлдвэрийг дагаад 100 мегаваттын эрчим хүчний их үүсвэр бий болж байгаа. За гуравдугаарт бас экспортод гарах давирхаа буюу бусад одоо дагалдах элементүүд, бүтээгдэхүүнүүд гарч байгаа. За түүнийг дагсан олон төрлийн жижиг дунд үйлдвэрүүд бий болох боломжтой гэж үзэж байна. Тэгэхээр энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд бол нийтдээ 500 гаруй сая $5 хөрөнгө оруулалт гэдэг бол энэ дүүргийн ирээдүйн одоо хотын хөгжлийн хувь заяаг тодорхойлоход чухал нөлөө үзүүлээ зогсохгүй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал үүргийг бас гүйцэтгэв. Өнөөдөр сайжруулсан төсвийг бид хэдийгээр үйлдвэрлэж хэрэгжилж байгаа ч гэсэн чанар стандартын шаардлага хангахгүй байгаа ийм асуудлууд байгаа. Цаашдаа хэрэглээг одоо илүү чанаржуулах, зөвхөн Улаанбаатар төдийгүй 21 аймгийн агаарын бохирдлыг бууруулахад энэ үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ чухал үр нөлөө үзүүлнэ гэж давхар үзэж байгаа. Энэ үйлдвэр технологийн паркийн хөгжлийн гол хөдлөх хүч нь болсон хагас коксч нүүрс эрчим хүч гаргах энэ төсөл хөтөлбөрийг одоо энэ ондоо багтааж эхлүүлэхээр Эрдэнэс Монгол компани наран зохиц захирлаар өдөрдүүлсэн баг хамтолон техник эдийн засгийн наривчлсан үнэлгээг хийх, байгаль орчны үнэлгээг хийх, за тэгээд цаашлаад одоо ажил орчны аюулгүй байдлыг хангах, дунджаар болон шууд бусаар нийтдээ 2000 гаруй ажлын байранд бий болно. Түүнийг дагалдсан олон одоо үйлдвэр үйлчилгээний байгууллагууд бий болж ажлын байр олноор нэмэгдэхээс гадна энэ Улаанбаатар хотын одоо төвлөрлийг сааруулах бодлогыг бодиттой хэрэгжүүлэхэд бас Багнуур дүүрэг хот болж хөгжиж байгаа энэ асуудлууд дээр өндөр ач холбогдол өгж байгаа засгийн газрын гол шийдвэрээ гэж та хүмүүс үзэж болно. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк